За өнөөдөр улсын их хурлаас оюутлогоо төслөөс Монголын талд ногдох өгөөжийг 53%-аас доошгүй байлгах асуудлыг баталгаажуулах чиглэлийг засгийн газар төгсөн юм тогтоол батлагдсан. Тэгээ бид хэд сая хэвлэлийн хурал хийсэн чинь сэтгүүлч нар ингэж асууж байна. Өмнө нь улсын их хурлаас удаа дараалан хэд хэдэн тогтоол баталсан. За тэгээд тэдгэрийн хэрэгжилт маш муу байгаа нь сая бас сонсголт дээр ч гэсэн яригдсан. За энэ тогтоол чинь хэрэгжихгүй гэж асууж байна. За өмнө нь нодлон бас бид нар хаврын чуулганаар агаарын бохирдолтой холбоотой бас нээлттэй ерөнхий хэлтийн сонсгол хийсэн. За үүний ар дээр улсын их хурлаас бас энэ утаатай тэмцэх асуудлаар нэг тогтоол баталсан. За тэр тогтоолын хэрэгжилтийн талаар би бол танд удаа дараалан бас албан бичиг явуулсан. Харамсалтай нь бас энэ тогтоол хэрэгжихгүй байгаа. Тэр өнөөдөр бид нар итгэл ярьж байна л да. Төрд итгэх итгэл үнэхээр алгаа. Улсын их хуралд тодорхой шийдвэр гаргаад ээж болж байна. Гэлээ гэхдээ тэрийг нь хэрэгжүүлэх үндсэн чигүүрэгтэй засгийн газар октоос тэр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чигүүргээ биелүүлэхгүй байна. Гэтэл та өнөөдөр би дид сайд томснороо хууль биелүүлж байна гэдээ яриад зогсож байдаг. Та нөхөд намаржингаа сандал суудал албан тушаалын хэрүүл маргаа хийлээ штэ. Тэгээ хүмүүс яагаад энэ дид сайд нар дээр чинь бухимдаад байна вэ гэхлээр энэ томилгооч ерөөсө дуусахгүй байгаад байна. Тэгээ одоо би хууль биелүүлж байна гэдэг юм баатар шиг зогсоод ээж болохгүй ерөнхий сайдаа. Тэгээд та энэ дид сайд томилж байгаа явдал чинь ер нь танай засгийн газарт байгаа сайд нарт чинь бас ямар ч ихтгэл төрөхгүй байгаад байна. Энэ бодлогын манлайл харагдахгүй байгаа чинь өнгөрсөн цаг хугацаанд оюутны засгийн газарт ажиллаж исэн сайд нар бүгдээрээ ингээд улираад тэгээд ингээд сандал суудлаас сэлгээд ажиллаж байгаа. Чойжил сүрэн сайд эрчим хүчний салбарт үр дүн гаргана гэдэгт ерөөсөө энэ улсад итгэж байгаа хүн алга. Жавхлан сайд яаж чичээгээ асуудал дээр үр дүн гаргана. Би 1 минутаа нэмээд авчихсан шүү. За жаргалан гишүүний минут өгч. Тэгэхээр таны баг бүрэлдэхүүнд итгэл ерөөсөө бас хүрэхгүй байгаад байна хүмүүсийн. Тийм л асуудал яригадаад байна. Тэгээд засгийн газар зүгээр юм гарчиг тавих маягаар юм гоё афоризмтэй, гоё зурагтай постэр хийх маягаар ажил хийгээд байна. Ийм гарчигаар битгий ажил хийгээч. Бид нар цаг хугацаа маш бага байна. Эдгээр чинь та бидний адилхан цаг хугацаа. Монголчуудын бүгднгийнхэн цаг хугацаа. Тэгээ энэ цаг хугацааг битгий үрээчээ л гэж. Та 2025 оны 6 дугаар сарын 12-нд томилогдсон. Анхны энэ хилцүүлэг, энэ мэтгэлцээ болохоор таны 100 хоног дээр явагдсан. Өнөөдөр та албан тушаал аваад 197 хоногтой ажиллаж байна. Тэгээд надад ерөөсө ганцхан л асуулт байна. Танд ерөнхий сайдын албан тушаал дахиад 100 хоног. За бүр болио дахиад 3 хоног ажиллах, үр дүн гаргах итгэл өөрт чинь байна уу? Таны хэлсэн 187 хоногт уруудаад байгаа эдийн засгийг сэргээсэн байна. Бодит товрон тавар эдийн засгч хүн сайн мэдж байгаа. Эдийн засгийн өсөлт оны эцэст 6.4% төрнэ. Энэ чинь тоо чинь итгэл. Хоосон итгэл биш, бодит итгэл ярих хэвээр. Хоосон шүүмжил биш, бодит тоо ярих хэвээр. Энэ тоо чинь хотлоо хэлдэг гэж би хэлээд байна шүү дээ. Эдийн засгч 6.4 болгоцсон байна. Энэ өөрөө болоогүй. Валютын нөөц 6.5 тэрбум доллар болно. Энэ өөрөө болоогүй. Валютын ханш 3600 аваад 4000 хүрчээс өнөөдөр 3545 болгож буулгалаа. Энэ чинь тоо баримт. Энэ бүхэн чинь сэргэлтийг бодтой харж байгаа. Өөдрөгөр харуул. Дандаа хардлаас нараад байвал амьдралд нэгч болж байгаа юм байхгүй ч бол. Харин бас гэрлэгээтэй өдрийг бас бид харж урагшаа ахалж байна. Хүнд жил байсан. Сорилттой жил байсан. Бүх юмыг сайн сайхан болж байна гэж бид хэлэхгүй. Гэхдээ энэ хүндийг даваад шийдээд өөдрөг жилийн хүч. Ирэх жил хүнд болно. Олон улсын нөхцөл байдал эдийн засгийн прогноз хүнд байгаа. Гэхдээ бид илүү сайн болгох эдийн засгийн сэргээх 300 хоногийн төлөвлөгөө баталгаад ажиллаж байна. Өдөр өдрөөр нь шахаад, хийх функцээр нь шахаад, сайд дид зайтан шахаад ажиллаж байна. Тэгтэл бүхэл бүтэн ардчилсан намын бүлэг энэ 300 хоног сэргээх, улс орныхоо эдийн засгийг сэргээх асуудлын талаар, улсын эдийн засгаа сэргээх талаар биш 16 дид зайд бүгдээр асуусараад өнөөдрийн цагийг барж агаад харамсаж байна. Бид илүү бүтээлчин мэрмээр байна шүү дээ. Монгол улс чинь 220 мянган төрлийн албаагч ажиллаж штэ. Энэ 220 мянган төрлийн албаагчийн ажлын бүтээмж үр дүнг сайжруулах, эдийн засаг өргөөжийг сайжруулах асуудлыг бүгдээр хамтдаа шийдэмээр штэ. 53 шинэ үйлдвэр барьж байгаа бол энийг 100 болгомоор штэ. Ингэжээж бид эдийн засгаа сэргээж, татварын реформа хийж, тэр эдийн засгийн эрхчлэлийн тухай хуулийг маань баталгаад өгөх хэрэгтэй байна. Татварын багц улыг хилцмээр байна.